Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэндээ ДНА гэж яг юу болох талаар тайлбарлаж өгч байна. За ДНА буюу дезоксирибонуклеик acid. За монголоор бол дезоксирибонуклеин хүчил. За энэ хаана байх вэ гэхээр амьд биетийн хамгийн жижиг нэгж болох эсэн дотор бөөм гэж байгаа. Бөөм дотор байрладаг байна. За ер нь бол хоёр төрлийн нуклеин хүчил байдаг. Дезоксирибонуклеин хүчил, рибонуклеин хүчил гэдэг. За дезоксирибонуклеин хүчил нь болохоор хоёр шиг антипараллел молекулаас тогтно. Нуклеотидууд нь болохоор нөгөө аденин, гуанин, цитизин, тимин гэдэг байдаг шүү дээ. Нөгөө рибонуклеин хүчил нь болохоор нөгөө урацил агуулдаг. За энэ бол тийм амар чухал биш. За ер нь бол ДНА гэдэг зүйл бол бөөм дотор байдаг байх нь. Дезоксирибонуклеин хүчил нь болохоор удамшлын мэдээллийг агуулдаг. Рибонуклеин хүчил нь болохоор удамшлын мэдээллийг дамжуулах үүрэгтэй байдаг. Яа. Proof гэдэг үг болохоор үйл үг шалгах гэсэн утгатай үйл үг байна. Ер нь бол англиар бол check geprooft гэд хэлэхээр шалгагдсан гэд өнгөрсөн цаг дээр ингэ хувирж байгаа. Checked болно гэсэн үг. Англиар бол DNA geprooft гэхээр шалгагдсан гэсэн. Одоо эцэг эх нь хоёулаа ингээд таарж байна. Ямар ч асуудалгүй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа. DNA нь шалгагдсан гэсэн үг. За энэ ДНА хөтөлбөрийг болохоор Дэлхийн Герман онцлогын холбоо 2001 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн байна. За энэс өмнө болохоор хүмүүс энэ нохооны гөлөг гэж одоо хэцгийг худлаа ярих тохиолдлууд бас зөөнгүй байсан байна. За энэ SV клубын ДНХ одоо хөтөлбөр нь болохоор ойролцоогоор 300 мянган нохооны 8 хүртэл үеийн баталгаатай удам хугацааны хөтөлбөр байх нэ. За энэ бол дэлхийн хамгийн урт хугацааны хамгийн одоо өргөн хүрээтэй тасралтгүй явсан хөтөлбөр байх нэ. За нохоо гөлөг багт нь болохоор ДНХ шинжилгээд хамруулдаг. Энэ нь одоо дараа нь үржлийн эрх авахд хэрэг болно. За жишээлх юм бол ямар нэгэн нохоо алдагдаад чипийг бас авчих тохиолдол байдаг. За шивээсийн ямар нэгэн байдлаар алга болгоцсон ч юм уу. Ингээд нотлох боломжгүй тохиолдолд ДНХ-гийн шинжилгээ аваад ингээд хөдөлгөшгүй баримт хийж болдог байх нэ. За эсвид бүртгэлтэй гөлөг бол удам гарлан тодорхой бөгөөд эргэлзээгүй гэж нэрлэгддэг байх нь. За гөлгнүүдийг бас хяналтгүй үржлүүлгээс ялгах хамгийн том арга бол одоо ДНА хөтөлбөр байх нь. За удам хугацаа дахь эцэг эхийн мэдээлэл нь ДНХ-ээр шалгагдсан байдаг. За удамшлын өвчний талаарх найдвартай мэдээлэл гэж байгаа. Энэ нь болохоор тэр Германы одоо Генерацио гэдэг тэр ДНХ-ийг шинжилдэг яг компани байт юм байна. Энэ компани болохоор тэр ДНХ дээр судалгаа хийдэг хүмүүст нь удамшлаар дамждаг өвчнийг судлах бас боломжийг олгодог байх нэ. За ингээд ДНХ-г ер нь ямар хуу зарчмаар авдаг вэ гэдээ энэ дээр би нэг бичлэг бэлдсэн байгаа. За энэ бичлэгийг цөмөөрөө үзцгээе. За эхлээд бол бэлтгэл ажил. За энийг болохоор Go Kart гэж нэрлэдэг. За манайхан бол энийг аль хэдийн мэдж байгаа. Зөндөө олон удаа Герман руу одоо энэ цусыг Go Kart-н дээр одоо тусааж явуулж исэн. За ланцет буюу нөгөө чихэнд нь хатгах хатгуур, тэгээ Go Kart хэрэгтэй. Тэгээд нөгөө анкет маркийн юм одоо бүглэх хэрэгтэй байдаг. За хэдлээ энэ дээр чипийн суулгана. Чипийг болохоор зүүнлэхний доотлол суулгана гэж байгаа. Тэгээд за энэ дээр болохоор эзэмшигчийн гарын үсэг, илгээгчийн нэр, нохооны нэр. За тэгээд ДНХ анализ хийлгүүлж байгаа мó, архив хийлгүүлж байгаа мó гэдгийг сонгоно. Тэгээд өдрийн ингээд Go Kart бол нэг иймэрхүү юм байдаг. Энэ болохоор нөгөө чихийг хариуцах хүн. Яг хариуцсныхаа дараа ланцетээр хатгана. За тэгээ Go Kart-н дээрээ тусаадаг. Нэг иймэрхүү үйл явц өрнөдөг. За ингээд чипээ суулгах чинь чип суулгасны нөгөө анкетэн дээрээ чипнийхэн дугаарыг наах хэвээр. За нэг иймэрхүү байдлаар бол ДНХ-г нь шалгуулдаг. За SV клуб бол гөлөг багт нь ингээд ДНХ-г нь шалгацдаг байх нэ. За та бүхэнд баярлалаа.